тавилан 33 дугаар хэсэг. Төгөлдөр халиуна хоёр өөрсдөө тохиолдсон сонин хачинг баг хүйдэ дуулгахаар яаран тогтлож явв. Олон жил шаналсан сэтгэл нь саялныг амарчтэй гэлтэй халиунагийн царай цаанаал гэрэлтэй аз жаргал дүүрэн харагдана. Төгөлдөр жолооны ард өмнөх замаа ширтэн явах зураа учирлын тухай бодсоор л явлаа. Тэрээр их нэртэй хандан "Гүй ингэхэд хөө учирлын аавна гэж ямар хүн байна. Би уг нь энэ Тэмүүлэнг гэж бодож явсан юм. Тэгээд эцэг нь хүүгээ авчтээ гэж сансан. Гэтэл эцэг нь биш гэдгийг сая нүүр тулан уулзахад ч л ойлголоо. Чи миний хань байж өнгөрсөн амьдралаа яагаад ингэтлээ надаас нууж явсан юм бэ? Химэн гайхаж эргэлдсэн нүдээр их л нухацтай асуухад халиунаа. Миний хань одоо хүнд гомдлоод яах вэ? Эмхтэй хүн гэдэг. Ер нь өнгөрснөөс ихтлээ дэлгэж яриад байдаггүй юм шүү дээ. Тэгээд ч би чамдаа ерөнхийд нь бол ойлгуулсан. Нэгнийхэн сэтгэлд юм хийгээд яах вүлээ гэд нарийн ширийн бүгдийг нь тоочоод явсан удаагүй. Сэтгэл дотроо л хатгалж ирсэн. Залуу наснд юу ис тохиолдох вэ? Хандаа итгэхгүй муу санаалж явсан дан тэр биш юм шүү. Өмнөх амьдралаа дэлгэж өөр хүний тухай тэгтлээ яриад яах вүлээ дээ л гэж бодсон юм. Ер нь тэгээд учирлын эцэг гээд байгаа тэр хүн тийм сайн хүн байгаагүй. Дөнгөж сургуулиан төгссөн би хотод ирээд учраа олохгүй явахдаа ихнэр хүүхдтэй хүнд сэтгэл алдарчихсан. Гэхдээ намайг тэр хүн хүчээр бүр хүүхдтэй болгочихсан юм биш л дээ. Би л өөрөө хүүхдээ гарган энтер гэж байгаад хүүгээ төрүүлсэн юм. Хүүхэдтэй болчвол энэ хүн надтай суунаа гэж ахархан бодолтой хөдлөгдсөн нь тэр. Одоо түүнийг буруутгаад ч яах вэ? Тэгээд чамтайгаа учирсан болохоор гомдлож өсөргсөн сэтгэл минь аяандаа зөөлөрсөн гэх. Төгөлдөр энэ Тэмүүлэн үнэхээр сайн залуу юм аа. Их нэрнж гисэн хүлээцтэй. Ухаантай байрыг хүүхэн харагдана лээ. Ямар ч хамаагүй хүний хүүхдийг өсгөж хүндийлгэн өөрийн мөр хүүхчигээ хайрлаж өдий зэрэгт хүргэж шүү дээ гэж бодохоор яахын аргагүй бахархас сэтгэл төрмөр. Гэхдээ би ч гэсэн эр хүн шүү дээ. Чим надад үнэн байдлаа арай эртхэн хэлсэн бол би ойлгож хүлээн зөвшөөрөөд хүүгээ дүүнэртэй хамтдаа өсгөж болох л байсан шүү дээ. Харин ч надад сайхан байх байлаа. Ийм олон зүйлийг надаас энэ олон жил нууж явсан гэж бодохоор чинь даанч хомдмоор шүү. Химэн цаанаалыг дүүцсэн цөхөрсөн өнгөөр хэлэхэд халиунаа. Миний хань одоо энэ бүгдэд гомдож тонирхаад яах вэ? Би чамд огт дуулгаагүй биш. Зах цухаас нь хилжил байсан шүү дээ. Энэ амьдрал тэр тусмаа хүний нутагт өдий насандаа чи бид хоёр сайн муу олон зүйлийг үзэж өнгөрөөсөн. Магадгүй надаас ч гэсэн нууж явдаг зүйл чамд байхыг үгүйсэхгүй. Хэн нэгэндээ итгээгүй дээ биш. Хэн нэгнийхээ сэтгэлд юм хийчихвэл гэж бодож явах тохиолдол бий шүү дээ. Хэмээн аргадах учирлын завсраар хилээд инээмсэглэхэд төгөлдөр. Надад ёстой тийм байхгүй шүү. Харин ч би чамаасаа юугаач нуудаггүй гэж итгэлтэйхэн хэлсэн ч сэтгэл дотроо би чанийгаа нэлээд хэдэн удаа хуурч цаваг хөтөж явсан үе ч бий шүү. Азарын маань мэдээгүй л болохоос гэж санах зураа халиунаг анзаарчихъя гэсэн шиг бодлоо хурдхан сарниулж. За энэ дэмий яриач яах вэ? Өнгөрсөн явдал одоо хинт хамаатай гэж. Чи минь хүсэн хүлээсэн хүүтэйгээ уулзлаа. Хөвгүүд маань чахтайгаа уулзаад сайхан байх болов гэхэд халиунаа толгой охин нэмсгэллээ. Тэрээр машиныхаа цонхоор эргэн тойрныг харан хэсэг чимээгүй бодож явснаа. Ийм адилхан байх гэж хэмээн өөрөө өөртөөгөө яриад байна уу гэмээр аяархан хэлэхэд гайхсан төгөлдөр. Ийм адилхан гэсэн чи юу гэсэн үг вэ?
хэмээн гайхан асуулаа. Учирлаа. Аавтайгаа яг л усны тусал шиг гэж хэлэхээр ерөн ч тэгээд айлын дагвар эцэг ихэн салсан айл дургуулсан хүүхдүүд тэгхээс тэгх гисэн шиг эцэг ихээ илүү дуурайсан байдаг гэж ярьдаг. Үнэн ч юм шиг санагдлаа. Цэлмэгтэй үнэхээр адилхан. Ярьж, хөдөлж, бүр инээж байгаа нь хүртэл шүү дээ. Бидний болж хөдөхгүй алдаанаас болж бүр хүүхдүүд минь л зовх юм да. Мөн хүүхээ зөндөөл зовоосон хүн дээ би. Одоо харин нэгэнд уулзаж учирсан болохоор боломж гарвал хүүтэйгээ ойрхон байх юм шүү. Уулзсан учирч дүү нартай танилцуулж татансуулнаа. Тэмүүлэн жаргал хоёр дургуцахгүй л байх гэж бодож байна. Би Тэмүүлэнгийн эхнэрийн талаар арай л буруу ойлголттой явж байсандаа бүр санаа зовчлоо. Нүтэн дулаахан сайхан ч босгүй. Хүмүүс надтай уулзахгүй гэвэл яанда. Ээж нь ч гэсэн дургуцах бидэ гэж яг үнэндээ хаяа айдаг байлаа. Гэтэл санснаас чухантай эмэгтэй юм гэвэл төгөлдөр. Харин тийм ээ хөө. Нөхөр нөөр хүүхнээс нэлхүүх тврээд ирэхэд нь хүлээн зөвшөөрөөд өсгөж өгсөн гэж бодохоор хэр баргийн эмэгтэйгээс гарах ухаан биш. Тэгээд ч бидний өнгөрсөн амьдралд үр хүүхдүүд маань ямар буруутай гэж. Хэдэн хүүхдүүд минь хин хиндэ хантай байвал аштай байх втэ. Бид ямар мөнхөш. Одоо билгүүтээ дээрээ эрэхтэй ахтай учраас миний хүүхдүүд алцахгүй те. Ерөн ч тэгээд билгүүтэй уулзралтайгаа уулзаад байж болох байлгүй те. Сайхан байгаа үстэй ань минь гэж хэлэнгээ халуунаар тэрэн ингэрлүүгээ нааж эрхлүүлэн үнслээ. Халуунаад тааламжтай байгаа бололтой инээд алдснаа бие цэгцлэн ихцэлд суугаад ханыгаа жолоо барьж явахт нь саад болоод яах вэ гэд суудлаад игшлэх зураа одоо ч бараг хоёулаа замынхаа талыг авчихлаа да. Хитгэн цаг давхиад л хотын зах руу орлоо шүү дээ гэж хэлэнгээ цонхоор иргэн тойрныг ажиглан харж явлаа. Учрал тангаргийн баяр дээр ахуулсан зургуудаа үзэж суун. Тэрээр үр дүн нь олон удаа төрсэн ээжтэйгээ хэрхэн уулзах талаар төсөөлөн бодож байсан. Гэтэл ингэж санамсаргүй байдлаар гинт таарна гэж зүудлэж шүм яваа. Хэдийгээр өөрийг нь өсгөж хүмүүжүүлээгүй ч төрсэн ихний шүдэ гэж бодохоор уулзах хүсэл дотор нь ямагт байсан. Төрсэн эцгийнхээ талаарч нилээдгүй боддог байлаа. Ямар хүн байдаг бол? Яагаад намайг өөртөө авч болоогүй болов? Царай төрхөн надтай төстэй болов? Би зан хашаараа би хинтээ найдлах юм болов гэж хаяа бод. Гэтэл төрсөн ээжтэйгээ уулзаад яг өөрийнхөө төсөөлж байсан шиг хайр инрэл халуун дулааныг сансантай хүртэл мэдэрч чадсангүй. Нэг л гэрвчээ тэгтлээ ойрхон байж чадаагүй. Тэгээд ч төрүүлсэн нь үнэн болохоос хайрлаж халамжилж өсгөн өдий зэрэгт хүргэсэн ээжийг нь яаж гүйцэх вүлээ. Хүнийг зөвхөн тээж төрүүлэхээс гадна хайр инэрлэр дутаахгүй өсгөж зөвхөн болгоно гэдэг юу юунаас илүү хамгийн чухал үндсэнтэй зүйл болохыг илүүтэй ойлгон мэдэрч байна. Магадгүй нэг л өдөр учралч гэсэн өөрөө аа бол. Тэр л үед алдаж эмдэхгүй. Үр хүүхдээ хайрлан өсгөхийн ухааныг амьдралын адармаатай тавилангаас илүү сайн ойлгон суралцаж байх шиг өөрт нь санагдаж байлаа. Юугаарч дутаагаагүй. Тэр тусмаа хайр халамжаар дутаалгүй өсгсөн аав ээж игчлүүдээ учрал хязгааргүй хайртай. Гэхдээ ингэж төрсөн дүү төрүүлсэн ихтэйгээ учран золгож бие биенээ мэдж ойлгож чадсан нь баяртай сайхан үйл явдал байлаа. Тэрээр уулзалтынхаа дараагаар төгөлдрийн гэр бүлийнхэнтэй хамт ахуулсан зураг хараад юм бодож суух зураа. Намайг яг л
цэлмэг болж тэ гэж дахин хэлээд байсан. Тэр цэлмэг гэдэг хүнтэй хизээ би бас дахин учран золгох юм бол тоо. Хэдийгээр намайг үр хүүхдээ гэж санаа тавьж сүйд болохгүй ч гэл. Нэгэн л би тэр хүний мах цусны тасархай болж төрсөн нь үнэн болохоор дүр төрхийг нэг харчих юмсан даа л гэж бодогдох юм. Надад тийм ч муу байгаагүй юм шиг санагддаг. Амьдралын эрхээр л болж бүтээгүй байх. Учир нь их үнцэнтэй, удам дамжсан эд хөрөнгөө надад өвлүүлж үлдээсэн байхандаа. Үл тоомсорлож, өрөмнө гэж тоочж хараагүй бол юу гэж тийм гэрийнхэн үнэтэй цайтай эд хөрөнгийг надад өгөх вүлээд. Тэр ягаан гартааман хөөргөний талаар ааман томтой юм яриаггүй ч ер нь бол их үнэтэй эд шүү гэдгийг хэлж өгсөн. Гэхдээ ямар учиртайг нь асуухад өгсөн эзэнтэй нь уулзгаараа сайн асуугаараа минийхөө гэснээс өөр юм хэлээгүй юмдаг. Босод юмн дээр ер нь тэгдэггүй мөртлөө хөөргөний талаар ярих маань их л дургүй. Яагаад тэгдэг юм бол тоо? Магадгүй тэр хөөргийг харахаараа би өөрийнх нь хүүхэд биш гэдгийг илүүтэй мэдэрдэг ч байж болох юм. Эсвэл өөр эвгүй дурсамж байдаг юм болов уу? Миний аав ямар эд хөрөнгөнд тэгтлээ шунан дурлаад байдаг хүн биш шүү дээ. Янз бүрийн юм асууж аавыгаа зовоогоод яах вэ? Химэн илтвийг бодож суулаа. Учирлын бодлыг сарнаах гэсэн шиг гаднаас бэлгүүтэй орж ирлээ. Аха, манай нөгөө хэд ирэг байгаа юм уу? Танаа хичээл иймэр тарчгаа юу? Тэрээр учирлыг өөрийн ах гэдгийг мэдсэн цагаас ингэж дуудах болсон бөгөөд хоорондоо их дотн байцгаах болжээ. Бэлгүүдэгийн баг зэрэг онгороо хөнгөн занд нь ч өөрчлөлтөө юу гэлтэй тогтуун тайван болж ирв. Ахтай байх нь түнд таалагдсан бололтой. Учирлыг хүнддэгсэн. Цаанаал ойр дотн өнгөөр харьцаж байв. Тэгээд ч зогсохгүй асууж шалгах, харилцан ярьж ойлголцох зүйл тэдэнд дэндүү их байлаа. Учирал манай хичээл өнөөдөр эрт тарсан. Тэр хэд ингэсгээд ирэх бах. Золбоод жоохон оройтно гэсэн. Гэхэд бэлгүүдээ ариун цэврийн өрөө орж гараа угааж ирээд дөрөнд хувцаа нэг солих гэснээ болоод учирлыг ширээний хажууд түүний хийж байгаа зүйлсийг сонирхон зэрэгцэж суулаа. Ингээд та өдрийн хоолоо идсэн юм гэж асуухад учрал идсэн. Харин чи хоолцоогоо идэж уу гэж асуухад бэлгүүдээ би сая замаараа орж хоол идчихэд ирлээ. Бас ануужингийн хичээл тарсан бол уулзах санаатай тэдний салбараар орсон чинь дуус болоогүй гинэ. Та ямар зургнууд үзэж байгаа юм бэ? Би та нарын тангаргийн баярын зураг дажгүй гарсан байлээ шүү. Ингэж хэлэнгээ компьютер руу дөхөж суухад учрал. Харин дажгүй гарсан байна. Сая л дугтаа үзлээ гэж хэлэнгээ бэлгүүтэй тэдний ээж аавтай хамт авахулсан зургаа гаргаж харуулвал бэлгүүтэй түнлүү харж. Үгүй ингээд бид огт санаандгүй байж байгаа нэг ихийн хүүхдүүд болчихлоо шүү тий гэж инээхэд учрал. Харин ястаал санамсаргүй юм боллоо. Чи тэгээ намайг чиний ахуулсан дургу байгаа юм шүү дээ гэж дооглонгүй инээхэд бэлгүүтэй өгийн сэргэлэн цаваа цангаар би яагаад дургу вэ гэж харин ч гинэт ахтай болчихдаг азтай ирээ. Дахиад бас нэг их чин эн тэндээс гараад ирэх юм биш байгаа да гэж хэлээд хоёулаа энэ их хөвгчлөлтөө цаг хугацааг хөгжүүлдэн сайхан өнгөрүүлж байв. Учир нь энэ ээж аавд нэрээ алдаг хүмүүс юм. Тэгэхэд бид хоёрын тэрийг нь мэдэхгүй энд нэг дор амьдарч хааж л байдаг. Ах トゥ хоёрын хооронд ямар нэг юм болсон бол яах вэ бол гэхэд бэлгүүтэй харин тийм жишээ нь та бид хоёр чинь хоёулаа ануужин гээд нэг бүсгүүл хөл алдаад идэг үстэй гэж инээхэд учрал. За хөл алдах нь ч юм бэ? Чи ил цадахтайгаа сөрхий байдаг үстэй. Харин надад бол хамаатай биш шүү гэхэд бэлгүүдээ түнлүү огцом том харснаа. За зүгээр өгөр ахгүй.
өөрийг ч харцаа салгаж чадахгүй байдгийг анзаарсан шүү гэвэл уучрал. Одоо дүүгийнхээ сүд үсгүүгээ сол байна санаа зовлтгоо гэж хэлээд тэд хөвгчлөлтөн инээлдэх зур бэлгүүдэгийн гаруудс дуурч халиуна гэртээ сайн явж ирсэн талаар хүүдээ дуулгалаа. Тэгээд мөн ахтаагаа дутансаж эвтэй найртай байхыг сануулan учирлаж захив. Бэлгүүтээ өрөөсөн гартаа утсаа барьсан чигээрээ та санаа зовлтгүй. Том ах бит хоёр яг энэ талаар ярилцаж байлаа. Та том хүүтэйгээ бас ярих юм уу? Гэд тоглоом шоглоом хийх зураа утсаа учрал өгөхөд учрал. За би ч юу ярих юм бэ? Гэд гараа татсанд утсыг бэлгүүтээ учрлын гарт атгуулж орхив. Халиуна учралд хандан сайн уу минийхөө. Аав ээж нутагтаа сайн явж хүрсэн гинөө. Миний хүү ээжтэйгээ холбоотой байгаарай. Та хоёр ч нэг ихэн хөвлийгээс цуурч төрсөн өрс юм шүү дээ. Би эндээ түшиг дуруур болж яваарай. Миний хүүхдүүд. Ээж нь та нартай хайртай шүү. Гэхэд учрал анхудаа ярьж байгаа болохоор тэрв эсвэл огт мэдэхгүй өссөн эмэгтэй гинт ээж нь болоод санаа тавиад унсанд игдүүцэн үү? Дамартаач баахан сандч нь дүүцснэ. Аав ээж сайн явж байгаа гэсэн маргааш орой гэхэд Монголдо очих бах гэж хэлснэ. Өөр юм асуучих билээ гэсэн шиг утсаа бушуухан бэлгүүдэд өглөө. Халиунагийн загсан асуултанд за ээжээ гэж хариулах гэсэн боловч ам нэг л эвлэж өгсөнгүй. Магадгүй цаг хугацаа өнгөрөх тусам илүү ойр дотно болч учрал халиунаг ямар ч хэрэгэлзээгүйгээр итгэлтэйгээр ээжээ гэж төгдрөлгүй хэлж чадах үзье. Сарнаг цэлмэг том хүү чингүүнийхээ хамт онгоцны буудлын дээрээс тосон авлаа. Сарнаа хүүгээ тэврэн үнсэн хандаа өнсүүлснээр тэд уулзцгаалаа. Цэлмэг сарнаагаас за тэгээд охин минь сайн байна уу? За тангагийн баяр нь хэр болов доо? Гэж асуухад сарнаа. Охин маань сайн байлээ. Цаадах чинь угийн сэргэлэн болохоор санаа зовх зүйлгүй тэндээ дасаад аятайхан байна. Тангагийн баяр нь сайхан боллоо. Та хоёр минь яаж явах юм байв та? Аав чинь би гайгүй байсан бэ? Миний хүүгийн ажил төрлөн сайн уу? Гэж сарнаа хүүгээсэн асуухад чингүүн. Бид хоёр давгүй. Аав хаяа эмнэлэг рүүгээ явж хаад зургнаас харахад сургууль нь их том харагдсан. Ямар шүүх юм бэ? Гэж ээжээс асуухад сарнаа. Анууч нь та хоёрыг ирсэнгүүгээд чаахан дурамчхан байх шиг байсан. Бусдаар бол зүгээрээ. Сургууль соёлонч гэж үнэхээр бахархмаар юм. Удахгүй ашиглалтанд орох манай нисхийн сургуулийг тиймэрхүү болох байх гэж найдаж байна. Маш том цогцлбор сургууль. Олон шорноос оюутнууд ирж сурдаг юм байна. Манайхаас нэлээд олон оюутнууд тус сургуулийг төгсөж Америкийн нисэх хүчинд алба хааж байгаа юм байна. Ирэх жилээс манай нисхийн сургуульд тентхийн багш нараас ирж хичээл заагаар болсон гэдэл ануучин ярьж байна лээ. Гэхэд цэлмэг нэр хүндтэй сайн сургуульд охиноо сургаж байгаадаа баяртай байна хань минь. Ашгүй дээ. Чи минь охинтойгоо уулзаж сайхан юм үзэж харсан бол. Нийлээд ядар уу? Гайгүй юу? Гэвэл сарнаа. Ядрах нь гайгүй. Гэхдээ л хит хонсон мөртлөө гэр их санчлаа. Ингээд инээхэд цэлмэг тэглгүй ядал. Хөгшим. Олон цагаар онгоцонд явсан юм чинь ядарсан биз. За бүгдээрээ явцгаая гэсээр онгоцны буудлаас гарч машинтаа сууцгаалаа. Шингүүн жолоо барьж цэлмэг сарнаа хоёр яриагаа үргэлжлүүлсээр гэрийн зүг хөдөлцөөлөө. Цэлмэг охин минь хоол ундаа сайн байна. Тусгай цэргийн зохион байгуулалттай сургууль гэсэндээ дөрөв журам нь хатуу юм гэдэл эхнэрээсээ сонин хачин сонсгосон гэхээс байж чадан байгаа бололтой асуултуудыг араараас нь угсруулан тавьж байв. Сарнаа охин маань баг зэрэг турсан байна лээ. Гэхдээ гайгүй. Өглөө болгон цугларалт дасгал гээд хэрэндээ амаргүй байдгийн юм бах. Харин хоолундаа бол дажгүй сайн байлээ. Гэхэд чингүү тэдний ярианд оролцож ээжээ
Та гоё бичлэг зөндөг хийж ирсэн биз дээ. Дүүгийн сургууль тэгээд Монгол сонсогчид хэр их байдг юм бэ гэж асуухад энэ жилийн шинэ нэлсэлтээр 10-аад монгол оюутан авсан гэсэн. Тангаргийн баяр нь их л сүртэй болдго юм байна. Олон 10 онгоцоор баярын нислэг хийгээд л орон орноос ирсэн төгсөгчд, багш нар, шинэ сонсогчд гээд бүгд л ёслолын хувцастай. Бүх зүйл нь электрон системд шилжчихсэн. Ая тухтай байдал ч гэж гайхмаар. Сонсогчд нь их тоглог, чөлөөтэй амьдардаг юм байна. Би бичлэгээс гадна зөндөө зурагтай ирсэн. Та хоёр үзээрэй. Харин манайхаас эмэгтэй оюутан их зүүн харагдсан. Эрэгтэй сонсогчд бол нилээдгүй байна. Нэрээ сониноос. Хань минь чиний багын найз гээд байдаг Тэмүүлэнгийн хүү тэнд сурдаг юм байна гэхэд цэлмэг гайхсан янзтай. Ямар Тэмүүлэн? Манай 10 жилийн ангийн Тэмүүлэн үү? Тэдний баг хүүч нь оюутан болох арай болоогүй аймаар гэхэд Сарна. Гүй манай ануучинтай ойролцоо хүү байдаг юм шүү. Нисхийн инженерийн ангид сурдаг гэсэн баха. Нэг өндөр борхуу юм лээ. Тэмүүлэнтэй би тэнд таарсан. Тэгээд л мэдэж авлаа гэсэнд цэлмэг гайхаж тэнэгэлцснэ. Тийм үү? Цаадах ч уг нь 3 охинтой сүүлд ихнэр нэг хүү гаргасан гэж ярьж байсан. Тэр хүн арай л баг баймаар юм да. Тэгээд манай ануучинтай цуг сурдаг хэрэг үү? Тэмүүлэн бит хоёр чинь багада салдаггүй хоёр байсан да. Хүүхдүүд маань ч гэсэн бас нэг сургуульд сурч таардаг. Тэгээд хаахал Америкч шүү. Сони юм аа. Сүүлийн хэдэн жил цаадахтаач нь уулзаагүй. Өвдөж зовоод ирэхээр хүү ерөн зогтаад юм байлээ. Химэн цаанаал найздаа гомдож явдаг бололтой дурамчхан өнгөөр хэлэхтэн Сарна. Тэмүүлэн сая Тангаргийн баяраар хүү дээрээ их нэртэйгээ очсон байлээ. Хүүн насаар тийм баг харагдаагүй. Манай ануучинтай л ойролцоо баг. Тэгсэн тэр яах вэ хөө? Сони юм болоод гээд их л сүрхий юм хэлэх гэж байгаа бололтоо нүдээ гургуулчилж ирээд л цэлмэргүй харахад цэлмэг. За юун сони гэж. Арай хүүн манай ануучинтай холбогдчихсан юм биш үстэй. Уг нь Тэмүүлэн ч удам сайтай л авын хүү дээ. Гэхдээ хүн мундсан биш. Тэнд тэгж дараад байхтай яхав. Охинтойгоо нэг ярив байц. Гэхэд Сарна. Гүчи байц гиндээ. Юуг нь ч мэдээгүй байж. Өөр юм яриад унах юм. Охин тэр хүүг өөрт нь гайгүй байдаг гэж ярьж байсан. Гэхдээ өөр залуутай үерхдэг юм байна лээ. Чи санаа зоволтгүй. Харин тэр хүүн Тэмүүлэнгийн өргөмөл хүү болж таарсан. Чамд ер нь хүү өргөж авсан тухай ярьж байгаагүй юу? Гэхэд цэлмгийн царай барааж цаанаал нэг юм сансан бололтой хачин болсноо. Юм өргөмөл хүүхэд. Цаатахад чинь тийм хүүхэд байхгүй дээ. Америкаас ирээд надтай хэд уулзахдаа тийм юм лав яриаггүй дэг. Баг хүн байлгүй дээ миний хань. Яагаад өргөмөл гэж бодоод байгаа юм бэ? Химэн нэлен зочирлож гайхсан янзтай асуухад Сарна. Үгүй хөгшөө. Хөгжилтэй юм болоодоо. Нэг хүүхэн нэрийг нь заав эцгийн гэлээ. Халууна гэсэн баха гэж хэлэх зур. Өмнө сууж явсан цэлэнгийн шилэн хүзүүгээр нь ямар нэг зүйлээр татаад авах шиг санагдаж тэр чигтээ хөссөн мэт сонирн болж орхилоо. Тэрээр цааш хэрэгтэд урлаж олон юм асуух чадалч байсангүй. Энэ ер нь юу л ярих гээд байна да гэсэн байртаа чимээгүйхэн хүлээцсэн. Тэр хүүхэн Тэмүүлэнгийн хүүг миний хүү минь гэдэл сүүл болоод байсан. Урд өмнө нь уулзаж байгаагүй анхудаа уулзаж байгаа юм шиг. Би бодохдоо тэр Тэмүүлэн чинь Америкт олон жил болсон гэсэн тэнд байхдаа л тэр хүүхэнтэй хамт амьдарч байсан баг. Гинэт хүүхэд нь гарч ирээд Тэмүүлэнгийн хувьд бас нөгөө хүүхэнтэйгээ уулзаагүй байсан юм уу? Бас сайн мэдэхгүй нэ. Нилээн юм болоод байх шиг байсан. Би ямар хүний мод дурлаад бүгдийг нь асууж шалгаагаад байлтай биш. Олон ч хүмүүс байсан тэгсгээд өнгөрсөн. Ануучингаас асуусан сайн мэдэхгүй юм лээ.
Миний охин ч яваа мэдхэвдээ. Тэр хүүхний хүү бас тэнд сурдаг бололтой. Үгүй мэдэхгүй гурвалжин дөрвөлжин юм болоод байгааг анзаарсан. Тэгээд л чиний найз болохоор нь сонирхуулж байна. Гэхдээ нь Цэлмэг бараг шивэг нэг төдий дуугаар. Үгүй. Үгээ арай ядан зөөж байна уу гэлтэй ээрч муурсан хоолоогоор. Тэр хүүг нь учрал гэж байна уу? Хэмээн асуулаа. Нөхрийнхөө нэг л хачин байгааг анзаарсан Сарнай. Чи хүүг нь танд юм уу? Тийм ээ, учрал гэсэн баха. Анууч нэг тийм нэр хэлээд байсан. Гэхэд Цэлмэг юу ч дуугарсангүй. Салган нь чичрэх гараа нэгийг нь нөгөөгөр хүн бариад самсаа ууж ширхраад ирсэн нулимсаа арай гэж тогтооно. Сарнай Чингүн хоёрыг ажиглчихвээ гэж санаан зовхдоо хий дэмий цонхров ширтэн явлаа. Нөхрөө нэг л хачин болоод байгааг ажигласан Сарнай яасан бэ хөшөө? Би энэ зүгээр үү? Царайч нэг л сонирн болчих юм. Би олон юм яриад ядраачих уу? Өнөөдөр даралтын хэмээ уусан юм уу? За хурдхан гэртгээ харьцгаая. Энэ элдв дими яриаг дараа болъё гэж хэлэнгээ Чингүнд хандан. Аавынхаа даралтын хэмийг авч гарсан уу? Нэг л зовёртой би энэ сул байх шиг. Намайг эзгүүд өвдөж зовоогүй үстэй гэд санаан зовсон байдалтай асуухад Чингүн. Аав нь гайгүй л байсан штэ. Таныг хараад баярлаа жаахан хямарсан баха хэмээн чимээгүй болов. Цэлмэг машины цонхоор урсан өнгөрөх замыг ширтэн явах зураа. Миний хөвчрлийг тэмүүлэн авсан байх нэ. Тэгээд өсгөж хүмүүжүүлсэн хэрэггүй. Гэтэл би эцгэн шүү дээ. Найзууд байтлаа. Надад яагаад хэлсэнгүй вэ? Даанч халуунагийн тухай ярих гэхээр өөр зүйл яриад явчихдаг байсан юм аа. Нэг хүн дагаад Америкт үлдсэн. Сайн мэдэхгүй ээ гэд надад тав юм хэлдэггүй байсан. Намайг аваарт орсны дараа хэд хэдэн удаа ирсэн ч сүүлдээ үзэгдэхээ болсон. Би таар болохоор л зангаа хуургаж байгаа бахтаа л гэж удаж явснаас энэ талаар төсөөлж байгаагүй юм байна. Найз минь ир хүн шиг байхгүй дээ. Гэхдээ тэгээд би ямар өөрөө ир хүн шиг байсан биш дээ. Хоёр хүүхний дунд уучраа болохгүй мөнгөнөж явах. Тэмүүлэн л надад тус болсон. Ингээд тэгээд яаж яваад энэ хідэн хүүхэд тэр сургуульд бас ярилцсан юм шиг олчдаг байна. Халуунагийн буцаж ирсэн гэж юу сонсоогүй. Тийм болохоор хүүгээ ээжтэйгээ Америкт л байгаа байх гэж бодож явдаг байлаа. Гэтэл миний хажуугад тэгээд бүр багын найзын минь гэрт миний өр удам өсөж торнож байж шүү дээ. Харин ч би тэмүүлэнд баярлаа гэж хэлэх ёстой юм шүү. Ямарыг нь үл мэдэх гойд эцгийн гар харуулалгүй. Найз минь миний хүүг өсгөж өндийлгсэн байна шүү дээ. Хүний амьдралаа гэж эдрээ занглаад учир итүүлэл байх юм да. Энэ бүхтийн гол буруутан би шүү дээ. Гэнгэт сая Сарнай юу гэд байлаа. Тэр хүн манай ануучанд гайгүй юм шиг байлаач гэх шиг. Яах нь вэ? Учир байдлын занглааг би өөрөө тайлахгүй бол хүүхдүүд минь ч хоорондоо сууж балрах үедээ гэж бодох зур өөрийгөө үзэн ядах. Залуу насндаа хийсэн алдаандаа харамсаа зогсохгүй хүн шиг явж чадаагүй дэ өөрөө өөртөө гутарч байна. Ингэсэн ч өөрийнх нь мах цусны тасархаа болсон үр хүүхэд нь сайхан том залуу болоод бусдын адил сурч боловсрч явааг сонсоход бахархмаар ч юм шиг. Чухам яахаа мэдэхгүй олон эдрээд бодлоод цээжийг нь дарж хүн дөрлөн өвтгөж байв. Эхнэртэй бүхнийг өвдөг сөхөрт суугаад чамаагүй ярмаар байвч тийм зүрх зориг даанч өөрт нь дутаж байгааг дэндүү сайн мэдж байлаа.
Гэвч үнэнд ялагдах өдөр ойртож байгааг анзаарч байсан юм.